Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ Төмний телевизээс бэлтгэн хүргэдэг эсрэг өнцөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд бид бүхэн бас энэ удаагийн дугаараараа олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын дэд ерөнхийлөгч Инх Жаргалыг өөрөө оролцуулж байна. Танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За тэгэхээр бас Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны бас тэргүүн гэж явж байгаа. Тэгэхээр бас энэ холбоодуудынхаа бас үйл ажиллагааны талаар ямар ажил хийж ийн энэ талаар бас үзэгчтэй болцгоо эхлээд. Тэгэхээр эмэгтэйчүүдийн байгууллагын хоёр төрлийн ажил хийж байгаа. За нэг нь бол олон улсын хэмжээний социентерний олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага энэ байгууллагын Аз номхон долоон орнуудыг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сүүлийн 4 жил ажиллаж байгаа. Тэгээ энэ байгууллага ямар байгууллага гэхээр Лондон төвтэй дэлхийн 140-50 улс төрийн намуудын ялангуяа зүүнний үзэл баримталтай зүүнний төвийг сахидаг улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн байгууллагуудаас бүрдсэн ийм одоо 100 гаруй жилийн түүхтэй олон улсын байгууллага. За бидний барьдаг одоо гол зорилго бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэгш байдлыг нь хангах, эмэгтэйчүүдийн одоо эрхийг ялангуяа одоо хүчирхийлэлгүй тэр нийгмийг бий болгох, эмэгтэйчүүдийн эсрэг хийгдэх хүчирхийллийг бууруулах, хүүхдийн эрхийг хамгаалах энэ чиглэлээр олон төрлийн ажлуудыг олон жил хийж байгаа. За дээр нь бол улс төрийн одоо энэ эрх мэдэлд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог илүү түлхүү бий болгохын төлөө дуу хоолойгоо болгож одоо ажилдаг ийм одоо байгууллага. За миний нөгөө нэг одоо байгуулсан эмэгтэйчүүдийн байгууллага маань болохоор Европод үүсгэн байгуулагдсан анх Лондон хотноо гадаадад ажиллаж амьдардаг эмэгтэйчүүд олон байна. Тэд нар амжилттай сайн үйл ажиллагаагаа гадаадад Монгол улсынхаа нэр төрийг өндөр дүргээр явж байгаа олон сайхан эмэгтэйчүүд бүгдээрээ хамтраад энэ Монголын хоо төлөө хамтарсан ийм байгууллагыг байгуулъя гэд тэгээ Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн төлөө ийм холбоог байгуулсан. За бид байгууллагатай 5 дахь жилдээ ажиллаж байгаа. Бидний гол зорилго бол гадаадад ажиллаж байгаа энэ Монгол эмэгтэйчүүдэд Европын бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдэд ялангуяа Монголоос бас бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдэд 3 төрлийн холбоог бий болгож хамтын ажиллагааг нь хөгжүүлэхэд илүү анхаардаг. Тэгээд нилээдгүй амжилт одоо бүтээлтэй байгаа энэ эмэгтэйчүүд маань эх орон руугаа хандсан сайхан ажлуудыг дэмжиж тэр дотроо бол одоо охид бүсгүйчүүдийн дунд байгаа энэ өвчлөлийг яаж бууруулах вэ? Тэнд яаж туслах вэ? За хоёрдугаарт нь болохоор гэр бүлийн хүчирхийлэл бол Монгол улсад үнэхээр одоо газар авсан асуудал болсон үйл ажиллагаа учраас энэний төлөө бас тэмцээ хууль эрх зүйн орчингийн сайжруулъя. Тэнд одоо хилмигцэн хохирсон эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, охтууд, хүүхдүүдэд туслая гэсэн ийм аянг бол явуулдаг юм аа. Тэгэхээр бас одоо сүүлд бас энэ жил бас өвчирхийллийн эсрэг, гэр бүлийн өвчирхийллийн эсрэг хууль батлагдлаа шүү дээ. Тэгэхээр энэ бас маш их ажил явуулахад бас маш одоо төхөм олзуурах хүчтэй зүйл болж байгаа бах тий. Тэгээ энэ үнэхээр бол олон сайхан одоо эмэгтэйчүүдийн бол нүүрэнд нэмсэглэл тодруулсан ийм шийдвэр гаргалаа. Тэгээд сая энэ шинэ байгуулагдсан улсын их хурал засгийн газар гэр бүлийн хүчирхийллийн асуудал хэдийгээр эх оронд маань эдийн засгийн хөгжил хүндрэл бэрхшээл хямрал хүрэлцэн ч гэсэн энэ асуудлыг тэргүүн зэргийн асуудал болгож тавьсан нь үнэхээр гайхамшигтай. Бид нэр энд одоо чухал үүрэг гүйцэтгэсэн эмэгтэйчүүд их хуралд одоо нэр дэвшээд одоо амжилттай сая ажиллаж байгаа 13 эмэгтэйчүүдээ бас энэ телевизийг энэ дээрээс одоо баярснаа бас илэрхийлмээр байна. Тэгээд энэ гадаадад ажиллаж байгаа эмэгтэйчүүд маань энэ мэдээллийг сонсоод их одоо баярлж байгаа. Гэхдээ одоо хууль батлагдлаа гингүүт нь нөгөө хүчирхийлэл байхгүй болно гэсэн үг биш. Энэ хүчирхийллийг одоо яаж зогсоох вэ гэдэг дээр одоо төрийн бус байгууллагууд, эмэгтэйчүүдийн байгууллагууд байнга ажилдаг. Тэгээ ингээ харахад тэд май дандаа эмэгтэйчүүдтэй ажилдаг. Эмэгтэйчүүдээ яаж хүчирхийллээс өөрийгөө хамгаалах вэ? Яаж одоо өөрийгөө илүү хүчрэхэг болгож хөгжүүлэх үү гэдэг дээр эмэгтэйчүүд охтуудтай бид нар ажиллаад идэв юм байна. Одоо тэртээ тэрэнгүү хүчирхийлэл байгаа юм чинь гэдэг талаас нь бас ажиллаад байх шиг байна тий. Тэгэхээр бид нар энэ хүчирхийллийг зогсоох, бий байлгахгүй байлгах, устгах энэ дээр ер нь үндсийн бас юу байж болох вэ гэхлээр нөгөө хүчирхийлэл үлдэж байгаа эрэгтэйчүүд тэгвэл тэр эрэгтэйчүүд маань бага насндаа хөвгүүд байхаас нь л энэ хүчирхийлэлгүй нийгмийг болгох заавал хүчтэй одоо том биетэй хүмүүс хүчүүлдэг биш. Ухаантай хөвгүүдийг боловсралтай хөвгүүдийг зөв хүмүүжлтэй ихийг хайрладаг, ээжигээ хайрладаг, найз бүсгийгээ хайрладаг, октыг хайрладаг, бие биенээ хайрладаг ийм одоо орчныг л багаас нь хөвгүүдэд бий болгох
Ийм төслийг энэ гүнж төвгээд төрийн бас байгууллагын эхлүүлсэн байна. Тэгэхээр бид нар энэ төслийг нэлээд идэггүй олон төслүүдийг шалгаруулж агаад энэ дотроос энэ гүнж төвийн явуулдаг хүчирхийлүүлдэггүй хүчирхэг хөвгүүдийг бий болгох гэсэн энэ төслийг дэмжиж бид ажиллаж байгаа. За тэгээ энэ төсөл бол өнөөдөр Улаанбаатар хотын 10-аад сургууль дээр хэрэгжиж байгаа. За бид нар бол 2 гол сургууль дээр нь одоо анхаарч ажиллаж байгаа. Тэр нь юу гэхээр нэгдүгээрт бол Баянзүрх дүүргийн уучлаарай. Баянзүрх дүүргийн 102 дугаар сургууль байгаа. Гэр хороолт байгаа. За нөгөөх нь бол Сонгон хайрхан дүүрэгт байгаа 106 дугаар сургууль дээр энэ хүчирхэг хөвгүүдийн клубуд ажиллаж байгаа. Энэ бол Монголд одоо анхны одоо хүчирхэг хөвгүүдийн юм клуб. Тэгээд манлайлагч хөвгүүдийг бий болгох. Тэр хөвгүүд өөрөө өөрснийгөө ойлгож эхлээд өөрөө хинбэ гэдгийг мэдрэх, өөрийгөө яаж харьлах вэ, бусдыг яаж харьлах вэ? Бид амтан адгуусаас юугаараа ялгаатай юм. Тэгээд өчигдөр би жишээлбэл нэг сургалтанд ингээд суухад хөвгүүдийг нэг хичээл дээр нь зүрх зураад чиний энэ зүрхэнд ямар хайр байна? Чи хин энийг хайрлт юм бэ гэдэг. Тэгэхээр хүүхдүүд зарим хүүхдүүд 4 хуваацсан байна, зарим хүүхдүүд 2 хуваацсан байна зүрхээ. Нэг хэсэг нь бол миний ингээ гэр бүл, ойр дотны ингээд ээж аав эгч дүүнэр гээд нөгөө талд нь болохоор миний найз нөхөд гээд нэг хүүхэд 4 хуваацсан байсан. Энэ бол манай гэр бүлийнхэн, энэ бол одоо манай ангийнхан, энэ бол миний одоо дотны найз нөхөд гэснээр нэг жоохон ингээ зай үлдсэн. Тэгсэн энэ яаж гэсэн чи миний одоо зүрхэнд бас нэг хоосон орон зай байна. Би өшөө хүмүүсийг хайрлах байхаа гэж гэх мэтлэнгээр. Тэгээд тэнд болохоор 3 төрлийн хайрын тухай яаж байгаа романтик хайр гэдэг инхрийж хайрлах хайр, донтож хайрлах хайр гэдэг. Тэгэхээр хүүхдүүд тэр хайрыг яаж бий болгох вэ? Хайраас улбаалж үүсэж байгаа бэрхшээлүүдэд яаж даван туулах вэ гэсэн ийм сургалтуудыг хөвгүүдэд өгөөд хөвгүүд өөрөө тийм би заавал хүчээр хүчээр би энэ хайрыг авах ёсгүй. Хайрыг сайхан хайраар бас хайрлах боломж байдаг юм байна гэд энд манлайлж байгаа. Тэгээ тэр хүүгүүд маань өөр өөрсдийнхээ ангид бид нар бол нэг сургууль дээр нэг 15 хүүхдийг сонгож энэ клуб байгуулаа. Клуб маань өөрөө хүчрэг улам том болоод бусад хүүгүүдтэй хичээл заах, октодтой хамтарч одоо сайхан арга хэмжээнүүдийг ажлуудыг зохион байгуулсан байна. Жишээлбэл саксны тэмцээн, эмэгтэй эрэгтэй хүүхдүүд тус тустай биш хамтраа саксны тэмцээнийг зохион байгуулах тийм эвтэй найртайгаар ажиллах тийм төслүүдийг бид нэр санхүүжүүлж байгаа. За өмнө нь бол бид нар энэ гэр бүлийн хүчирхийллийн эрх зүйн орчин тааламжгүй мэдээж маргаан зовлон учирсан тохиолдолд энэ гэр бүлийн асуудал гэд хүлээж авдаггүй хөхний цулцсан зодсон зүдэрсэн эмэгтэйчүүдийг тоох харьяалах газар байхгүй байсан бол одоо энэ хүчирхийллийн эсрэг төвүүд байгуулагдаад тэнд нэлээд хөрөнгө оруулалт хийх, тэрийг анхаарах. За сургууль дээр хөхнийц болоод ирсэн одоо хүүхдүүдийг багш нь анхаарад яав ийв гэд ингэж анхаардаг. Энэ бол бусдын асуудал гэж хандахгүй ийм орчингуудыг бий болгож өгч байгаа нь үнэхээр одоо сайн сайхны бол эхлэл гэж бид үзэж байгаа. Тэгээ бид нар өнгөрсөн жил урьдчилан жил 30-40 эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд ялангуяа архиудаг нөхрүүдээсээ болоод нөхрөө эвгүүтгцэн тэгээ шоронд суудсан гэтэл хүүхдүүд нь бас ингээд өнчирдсэн тэр хүүхдүүдийн анхаарах боломжгүй одоо тийм орчинд бас өсч төрж байгаа тийм аливаа зөндөө байна. Тэгээд тэдний хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг авч бас нэг баярлуулах ийм бажа сайхан нэг эмэгтэй бол шоронгоос гараад тэгээд хяналтанд байгаа юм байна л да өршөөгдлөөр гарсан байна. Тэгээ охин нь бол би ээжтэй та бүхэн биднэрт сайхан бэлэг барьсан. Би ээжээ ажилтаа болоход нь тусламаар байна гэж бидэртэй холбогдсон. Бид нар бас дэмжиж ажил төрөлтөй болоход нь бас дэмжиж тэр 10 хэдэн жил одоо шоронд суудсан эмэгтэй чинь гэр бүлтэйгээ буцаж холбогдож нөгөө охиныгоо одоо хүмүүжүүлэхэд хувь нэмэр оруулах хэрэгтэй байдаг. Гэтэл байнгын тусгаарлалтанд байсан. Тэгээ энэ бүхэн дээр бас тусалцаа дэмжлэг нийгмээс зайлшгүй өгөх шаардлагатай байгаа. За бидний одоо ер нь цаашдаа анхаарах гол асуудал бол эрх зүйн орчин хэдийгээр мэдээж тийм мундаг дэлхийн жишгт хүрсэн биш ч гэсэн үнэхээр одоо томоохон эргэлт гарсан ийм хууль гарсан бид нар баярлж байгаа. Энийг хэрэгжүүлнэ гэдэг өөрөө чухал асуудал. Гэхдээ
бидний гол анхаарах асуудал нийгмийн талаас илүү дуу хоолой болж ажиллах шаардлагатай байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлд орсон эмэгтэй юм уу хүүхдүүдэд одоо сэтгэл зүйн тэ дэмжлэг үзүүлдэг энэ үйл ажиллагааг илүү идэвхжүүлмээр байгаа юм. Тэгээ манай улсад бол энэ талын асуудал жоохон дутмаг байгаа юм шиг байна. Тэгээ бид нар энэ дээр бас тэр сэтгэл зүйн зөвлөмж өгч тусалдаг энэ чадварыг бий болгоход бас санхүүжилт босгоё гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Бид нар санхүүжилтээ яаж босгодог вэ гэхээр жил болгон Европын нэг оронд шилдэг Монгол эмэгтэйчүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа зохион байгуулдаг. Өдөр нь бол бизнес эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулдаг. Бизнес эмэгтэйчүүдийн чуулга уулзалт бол нэг 50, 60, 70 хүн оролцдог. Жишээлбэл өнгөрсөн жил Завхан аймгийн эмэгтэйчүүд, тэрний өмнө бол Булган сэлэнгийн эмэгтэйчүүд өдөөнөөс өөрийнхөө хийсэн гар урлын бүтээгдэхүүн, экспортод гарах сонирхолтой бүтээгдэхүүнээ гадаадад ажилладаг монгол эмэгтэйчүүдэд дэлгэн тавьж харуулсан. За бид нар бас Европын сэргээн босголт хөгжлийн банк, бусад бизнесийг дэмждэг тухайн улсын байгууллагуудыг, төрийн байгууллагуудыг урьж оролцуулдаг. Тэд нар тэр одоо гадаадаас ирж ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд бизнесээ хөгжүүлэхэд нь яаж дэмждэг үү гэдэг юм төслүүдийг нь бас таниулах ийм зорилготойгоор хийсэн. Тэгээ их үр дүнтэй болсон. Энэ жил бид Францад Парис хотод зохион байгуулахад төлөвлөж байгаа 5 сарын 27-нд энэ үйл ажиллагаагаа хийн. Монголоос одоо ямар эмэгтэйчүүд хамрагдах боломжтой вэ? Бидний хувьд бол нээлттэй байдаг. Одоогийн байдлаар дундгой байвгийн эмэгтэйчүүд оролцъё гэсэн хүсэлтэд тавьсан. Бид нар тэрийг нь бас бол дэмжиж байгаа. Бас бизнес эрхэлдэг залуу эмэгтэйчүүдийн бриллиант клубийнхан жил болгон манай үйл ажиллагаанд оролцдог. Тэд бас оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ийм байдалтай байдаг. Тэгээ бид нар гадаадад байгаа энэ монгол эмэгтэйчүүдэд зүгээр нэг шилдэг бизнесийн шилдэг, одоо шинжлэх ухааны шилдэг, спортын, урлагийн шилдэг эмэгтэй гэж шалгаруулахаас гадна тэднийхээ дунд энэ Монгол болж байгаа үйл ажлын талаар бас Монголоос лидер эмэгтэйчүүдээр яриулж таниулдаг. Тэгээд бид нар энэ гэр бүлийн хүчирхийллийн асуудал чухал бидний анхаарах сэдв шүү гэдгийг бол хүнддэг. Тэгээ энэ удаадаа бид нар энэ хүчирхийлүүлдэг хүчирхэг хөвгүүдийн энэ төслийг санхүүжүүлснийхаа үр дүн бол тэнд бол тавьж үзүүлнэ л да. Бид нар Франкфурт хотод надлан өнгөрсөн жил хийсэн. Тэрний өмнө Антверпен гээд Бельги хотод хийсэн. Өмнөх 3 жилд нь бол Лондон хотноо хийсэн. Энэ жилийн хувьд бол Парисгийн дараа жил Польш улсад хийхээр одоо төлөвлөж байгаа. За энэ гадаад оронд одоо иймэрхүү үйл ажиллагаа энэ төслүүдийг танилцуулах одоо энэ юунд явхад эмэгтэйчүүд маань ямар шаардлагыг хангасан байх хэвээр вэ? Зардал мөнгөө бас яаж хэрхэн одоо зохицуулж явдаг вэ? Эсвэл танай байгууллагын зүгээс тэр бүгдийг одоо зохицуулахад нь тусалдаг уу? Бид нар тэр бизнес эмэгтэйчүүд өөрснөө групп болоод бид нар төсөлтэй тавихлаар визний урилга гаргаж өгдөг. Тэгээд тэр эмэгтэйчүүд өөрснөө бизнес эрхэлдэг учраас зардлаад дагаад очдог. Очихт нь бол бид нар тухайн улсын одоо соёлын үйл ажиллагаануудтай танилцахад одоо дэмжлэг үзүүлэх, зочид буудлыг олж өгөхөд туслах. Тэгээд бизнес эмэгтэйчүүдтэй одоо холбоотой болоход нь гол төлөв тусалдаг л та. Тэгээд нөхцөлийн бүрдүүлээ цаашаа бол яаж цэцэг шиг дэлгэрэх нь бол тэр хүмүүсийн асуудал. Гол нь бид нар нөхцөлийн бүрдүүлж өгөх гол зорилго тавьдаг. Бид нар өөрснөө төрийн бас байгууллага учраас ямар ч хэлсэн алдагдaltaгүй. Тэгтээ бас хит их овоосон ашиггүй ашиг гарлаа гэхэд тэр ашиг Монгол руугаа буцаагаад энэ одоо төслүүдэд санхүүжүүлж ирсэн. Бид нар бол хамгийн анх байгуулагчдад залуучуудын дунд ялангуяа энэ оюутан залуучуудын дунд гэр бэлгийн замын өвчлөл маш их байгааг бол олж мэдсэн. Тэгээ эмэгтэйчүүдийн нас баралтын үндсэн гол шалтгаан нь умаа үзүүн хорт хавдар байдгийм байна. Яагаад тэр умаа үзүүн хорт хавдар бий болчихвэ гэхлээр за нэг талаасаа бол тэр залуу насандаа тэр бэлгийн замын өвчин тусч ирсэн, тэрийг амжилтгүй удаа ашиглуулж ирсэн. Хоёрдугаарт нь гэвэл эмэгтэйчүүд дунд насанд очингуудаа байнга хяналтанд байх хэрэгтэй
жил болгон үзүүлдэг тэрийг хийхгүй урьдчилан сэргийлэхгүй барьчаад тэр нь бол хүндрэхлээр хорт авдар болоод ингээд асууж. Тэгээ мэдээж бол манай эмэгтэйчүүд умаа үзүү хорт авдраа нас орсон гэдгээ ил тод ярих дурггүй. Энийгээ урьдчилан сэргийлэх талаар ярихаасаа ичтэй ийм. Тэгэхээр бид нар гадаадд байж байгаа эмэгтэйчүүдийн хувьд бол энийг бол аль болох олон нийтийн хүртэл болгож ойлгуулах. Энэ үзлэг шинжилгээнд байнга хамрагдчих хэрэгтэй. Тэрнээс гадна бусад орнууд тэгвэл яагаад ийм бас болохгүй байгаа юм те? Бүгдээрээ залуу насыг дамжаал өнгөрсөн тэр бэрхшээл зовлон тулсан л байж таа гэж судалсан. Тэгтэл бол жишээлбэл Англич гэдэг юм Америкт 12, 13, 14 настай нь охтуудад вакцин хийдэг юм байна. Тэр вакцины нь улсаас өн төлбөргүй хийгээд өгчдөг. Тэр вакцин бол бэлгийн замын өвчлөлийг авахаас хамгаалдаг. Хамгаалж байгаа юм чинь бусдад бас тэр өвчнийг тархахгүй байх ийм чухал ач холбогдолтой ийм вакцин. Тэгээ бид нар тэр вакциныг олон түмэн сурталчилж нэлээ ярьж тэгээд Англи улстай бас бид нар энэний төлөө ажиллаж байгаа эмэгтэйчүүд гэсэн чинь Английн хан хүү одоо Принц Чарльз өөрийнхөө зурсан зургийг гарын үсэг зураад та нар энийг одоо аукциондоо хэрэглээд энэ сайхан аяныгаа үргэлжлүүлэхэд хэрэглээч гэсэн. Тэгээ бид нар тухайн үед 10,000 паунд гэдэг чинь 30 сая төгрөгийн хөрөнгө босгоод тэгээ Монголд авчирч өгсөн. Харамсалтай нь зарим нэгэн мэдээлэл буруу авсан вебсайт болгон дээр байдаг мэдээлэл зөв гэж үзэж болохгүй шүү дээ. Тэрэн дээр гарсан мэдээллийг аваад энэ вакцин хамгийн муухай вакцин, энийг авах юм бол жирэмсэн болдгоо гэдэг ийм буруу мэдээллийг олон түмэнд хийснээс бодлоод энэ үйл ажиллагаа нэг хэсэгтээ бол зогссон. Тэгээ бид нар энэ дээр их харамсаж байгаа. Ягаад гэвэл 5 жилийн өмнө хэрвээ энэ вакциныг засгийн газар мөнгөтэй төсөв бол үнэхээр сайн байсан. Тэр үед хэрэгжүүлээд эхэлсэн болсон бол өнөөдрийн энэ залуучуудын дунд үсэж байгаа бэлгийн замын өвчин одоо чинь бүр тэмбүү гэдэг өвчин бол хэтэрхий их болцсон байна шүү дээ. 21 сая бол сонгон хайрхан дүүрэг жишээлбэл 100 жирэмсэн эмэгтэйг одоо хяналтанд аваад үсгэд тэдний бараг 50 60 тий тэмбүү өвчтэй гэдэгсэн байгаа байхгүй. Хэрвээ бид нар энэ ажлыг эхнээс нь зөв зохистой хийгээд эхэлсэн бол ийм байдал атгалж тий ийм өндөр түвшинд хүрэхгүй байх боломж байсан. Тэгээ бид нар тухайн үед өгсөн бидний мөнгөөр эрүүл мэндийн яамныхан оюутнуудад хөдөөнөөс Улаанбаатар шилжиж ирж сурж байгаа оюутнуудын эрүүл мэндийн үзлэг хийх, тэд нар сургалт өгөх, эрүүл мэндийн даатгалын төлөхөд бол зарцуулсан. Тэгээ бид нар энэ жилээс бас их идэвхтэйгээр энэ охтын вакцин энэ бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлдэг энэ вакцины чухал гэдгийг бас олон нийтэд хүргэе гэсэн юм бодолтой бол байгаа. Жишээлбэл илгэний энэ хор тавдраас бас урьдчилан сэргийлээд илгэний энэ вакцин гэдэг яриад байгаа шүү дээ. Гормоны имийг чинь монголчууд их бас л эсэргүүцэл энэ чинь хамгийн муухай энийг хэрэглэж болохгүй гэсэн. Өнөөдөр бол хэрэгтэй гэдгийг мэдээ хүмүүс хэрэглээд эхэлжлээ. Тэгэхээр энэ охтын энэ вакциныг бас хэрэгжүүлэх талаар төрийн бус байгууллагууд бас хамтарч ажилласаа гэж би хүсэж байгаа. Анхнаасаа бас хэвлэл мэдээллийн одоо хэрэгсэлд маш үнэн зөв бодиттой мэдээллийг сайн өгөх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр энэ бас гэр бүлийн хүчирхийлэл бас үүсэж байгаа нэг шалтгаан нь бас энэ бэлгийн замын өвчин энээсээ болж одоо маргалддаг залуучуудын дунд ийм асуудал бас их байдгийн байна. Тэгэхээр бид нар энэ олон талын энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ дан ганц манай Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо бол дийлэхгүй. Тэгэхээр бид нар бусад одоо эмэгтэйчүүдийн байгууллага энэ дээр анхаараач. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажиллаж байгаа олон төрлийн бус байгууллагад хүчээ нэгтгэж бас хамтарч ажилласаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр манай энэ хүчирхийлэл үлддэггүй энэ хүчирхэг хөгөөд гэсэн энэ клубыг ажилуулдаг гүнж төвийнхэн хийж байгаа энэ 10 сургууль дээр хийж байгаа энэ ажил маань хэрвээ зөв зүйтэй дэлгэрэх юм бол бид нар улсынхаа хэмжээнд бас хөдөө орон нутгийн сургуулиудад энэ төслийг бас хэрэгжүүлэх сонирхолтой байгаа. Тэгэхээр төсвийг бол Канадын засгийн газраас бас дэмжиж хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Энэ хөрөнгө нь бол зөвхөн өнөөдөр 10 сургууль дээр хязгаарлагдчихж байгаа бол бид нар өнөөдөр улсынхаа хэмжээгээр хиймээр байна. Явандаа энэ бол бүр байнга байдаг. Мэдээж одоо өнөөдөр энэ хүүгүүд бол 15 16 толоотой дараагийн 13 14 хүүхдүүд 15 16 болно. Тэдний хэд маань үлгэр жишээ боловч бид нар өршөөл их олон ажлыг хийвэл
бид нар хэдэн жилийн дараа гэхэд хүчирхийлэлгүй ийм нийгмийг бий болгоход энэ хөвгүүд үнэхээр их манлайлж болж хувь нэмэр оруулна гэж найдаж байгаа. Тэгэхээр яг энэ бас асар их маш хэрэгтэй яг зөв оновчтой одоо төсөл хөтөлбөр хэрэгжсэн байна л да. Яг гэвэл аливаа хэмжээний суурьнаасаа зөв эхлэх юм бол яг зөв байдаг шүү дээ. Тэгээд хүчирхийлэлгүй үйлдэлгүй хүчирхэг хөвгүүдтэй бас Монгол орн маань болж эхлэх нэ тий. Тэгээд бас энд одоо энэ хөвгүүдэд хичээл орж байгаа одоо гүнж төвийн багш нар одоо орж байгаа гэсэн үг. Сургагч багш нар одоо бэлтгэж байгаа тэр бүгдэд хүүхдүүдэд орж байгаа хүмүүс нь бас ямар хүмүүс юм. Тэгээд энэ гүнж төвийнхэн гэхэд их залуу бүсгүйчүүд байгаа. Тэгээ энэ залуу бүсгүйчүүд сургагч багшийг бэлдсэн. Сургагч багш нар нь одоо манайхаар багшийн дэд хуучин нэрээрээ байгаа. Тэнд сурж байгаа оюутнууд нийгмийн ажилтан болж төгсгч оюутнуудыг сонгон шалгаруулад тэднэрт хичээл заагаад тэд нар одоо энэ хүүхдүүдэд хичээл зааж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүүхдүүдийн клуб гэхэлээ дан бас хүүхдүүд биш охтууд бас сонирхож байгаа. Үгүй энэ хүчирхэг хүүхдүүдтэй чинь танилцъя гээд тэгээд тухайн сургууль дээр байгаа охтын клуб нь хүүхдүүдийнхээ клубтэй нийлээ хамтраад бас ингээд ажлуудыг хийж байгаа юм сайхан их ажлын эхлэлүүд байгаа. За тэглэг яхаа. Тэгэхээр бас эмэгтэйчүүд маань асар их одоо энэ хүчирхийлээс болж өөрсдөө маш их хохирдог шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ бүгдийг одоо мэдээж таслан зогсоож дуусгар болох цаг нэгэнд ирсэн байна тий. Тэгэхээр танаа бас байгууллагын ажилд бас маш их амжилт төсмөр байна. Тэгээд Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоо бас маш их одоо улс орныхоо төлөө эмэгтэйчүүдийн төлөө зүрх сэтгэлээ цогцолуулж байгаад нь бас сайшаалтай байна л да. Тиймшээ олон ажлуудыг цаашдаа одоо ирээдүг яаж харж ийн ямар төлөвлөгөөтэй байна. Тий. Тэгэхээр бид нар энэ Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлынхаа тухай сая гадаад хэргийн яамн дээр гадаадад ажиллаж амьдардаг энэ хүмүүсийн чуулга уулзалт болоход бол бид нар ихтгэл тавьсан. Тэгээ бидний үйл ажиллагааг дэлхийн бусад орны Монгол эмэгтэйчүүд маш их дэмжиж, та нар зөвхөн Европ гэж хязгаарлагдаад байхтай яадгийн дэлхийн хэмжээнийх болгооч гэсэн ийм саналууд ирээд тэнд оролцож байгаа 25 эмэгтэй дэлхийн хэмжээний ийм олон улсын хэмжээний эмэгтэйчүүдийн байгууллага болж хөгжүүлж өгөөч гэсэн бид нар санал тавьсан. Тэгээ бүгдээрээ хамтдаа тэгвэл энийг хийгээд дэлхийн Монгол эмэгтэйчүүд хамтдаа гэдэг ийм төрлийн бас байгууллага байгуулсан. Бид нар анхныхаа ажлыг энэ Францаас ер нь эхлэе гэж ярьж байгаа. Урд нь бол зөвхөн Европын гэж ирсэн бол ер нь дэлхийн хэмжээний хэлбэрээр хийхээр одоо бид нар бэлтгэж ажиллаж байгаа. За социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын хувьд Монгол эмэгтэйчүүд 3 жилийн өмнө нэгдсэн үндэсний байгууллагадаар болдог жил бүр дэлхийн бүх засгийн газрыг эмэгтэйчүүдийнхаа талаар барьж байгаа бодлогын талаар хийдэг олон улсын хуралд оролцож бид нар үг хэлсэн. За бид энэ манай Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн арчил Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтраад бид нар ямар уриалга тэнд гаргасан гэхлээр яагаад бид нар дандаа хүчирхийллийг бууруулъя, ядуурлыг бууруулъя гэж ярих хэрэгтэй. Яагаад ядуурлгүй, хүчирхийллгүй нийгэм болъё гэж зоригтой хэлж чадахгүй гэдэг асуудлыг тэр олон улсын нэгдсэн үндэсний байгууллагын хурал дээр анх тавьсан. Тэгээд тэр хурал дээр тавьсан бидний уриалгыг тэр олон улсын эмэгтэйчүүд хүлээж аваад нэрээ тийм байна. Бид нар 2015 он хүртэл бууруулъя гэдэг асуудал ярьж ирсэн бол одоо 2030 онд ядуурлгүй хүчирхийлэлгүй ийм нийгэм байгуулъя гэдэг ийм зорилтууд тавьсан байгаа. Тэгээ энэ жил бид бас бэлтгэж энэ хуралд оролцохоор тэгээ тэнд бидний Монгол улсынхаа төвшөнд Аз нухан дадлын төвшөнд хийсэн ажлуудаа бол тайлбарна. Тэгээд өнгөрсөн жилийн 4 сард Аз нухан дадлын бүсийн хурлыг нийгмийн арчил Монголын эмэгтэйчүүдийн холбоо санаачилж хийсэн. Анх удаа Улаанбаатар хотод хийсэн. Улаанбаатарын тунхаглал гэдгийг бол гаргасан. Тэгээд тэр асуудлаа бид нар нэгдсэн үндэсний байгууллага дээр очиж тайлбарлахаар одоо бэлтгэж байгаа. За ажил нь бас амжилттай байх болтгоо тий. Тэгэхээр бас энэ хүчирхийл үлдэх хүчирхэг хөвгүүдээр уламжлагдаад одоо цаашдаа бас яг эрчүүдтэй зориулсан бас ийм насан туршийн эрчүүдэд зориулсан бас клуб болоод насан туршийн эрчүүд зориулсан төсөл хөтөлбөрүүдийг араас нь бас явуул надад их зүгээр санагдлаа л та тий. Их баярлалаа. Тэгээ бид нар бас одоогоор мэдээж өөр өөрсний ажилтай энэ нийгмийн төлөө ажил маань бидний сайн дурын хүсэл зоригоор хийгддэг ийм ажил. Тэгээд танаа телевизээр дамжаад бид нартай хамтарч олон сайхан санаачлагтай ажлуудыг хийх хүсэлтэй хүмүүс байвал www.admwac
.org гэсэн ийм вебсайт эсвэл Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо гэсэн фэйсбүүкээр орвол бид нарын нээлттэй хамтарч ажиллах ийм сонирхол хүсэлтэй байгааг бас телевиз үзэгч та бүхэндээ бас хэлхийг хүсэж байна. Баярлалаа. За тэглэгээ явахад тэгэхээр бас таны энэ олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын бас үйл ажиллагаа энэ нөгөө Европ дахь эмэгтэйчүүдийнхээс арай жоохон өөр вэ? Яг Монголд бас төвлөрсөн байна уу? Тийм Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо маань Европод ажиллаж амьдарч байгаа Монгол эмэгтэйчүүдэд илүү хүчрхэг болж тэднийг дэмжиж тэднийг Монголтой нь холбох Европын одоо бусад эмэгтэйчүүдтэйгээ холбоотой ажиллахад нь дэмжих бизнес сүлжээ холбоо хөгжүүлэх гэсэн ийм зорилготой юм. Тэгээд гадаадад ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүд маань тодорхой хэмжээнд амжилт хүрснийхаа дараа эх орн руугаа хандсан ажил хийх гэсэн ийм хүмүүнлэгийн ажлуудыг хийж байгаа юм. Нөгөө олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага маань илүү олон улсыг хамарсан гэхдээ жоохон улс төрийн чиглэлтэй гендрийн тэгш байдлыг ялангуяа эмэгтэйчүүдийг улс төр бизнест нь илүү хүчрхэг болгоход төр засагтай нийлж улс төрийн одоо намаар дамжуулж яаж амжилтанд хүрэх үү гэдэг ийм бодлогын ажлуудыг хийдэг. Нэгдсэн үндэсний байгууллага зөвлөх хэрэгтэй хийдэг ийм олон улсын байгууллага байгаа. 150 орноос өрсөлдөж 4 жилд нэг удаа удирдлага бол тодруулдаг. Би 4 жилийн өмнө тэр Өмнөд Африкт болсон олон улсынхан тэр конгресс их хурлаас өрсөлдөж Аз намханд болон дэд ерөнхийлөгч болсон. Тэгээд энэ удаад манай монголчууд бид нар дахиад энэ одоо албан тушаалда дахиж сонгогдох эрхтэй байгаа. Тэгээд бид дахиад өрсөлдөе гэсэн байр суурьтай байгаа. За. Тэгэхээр бас та бас энэ олон ажлуудыг хийж байгаагийн хүний хувьд бас Монгол улсын одоо эмэгтэйчүүд болоод залуучуудад маань шүүмжлэлтэй хандахаар одоо асуудлууд юу вэ? Мэдээж гэр бүлийн харилцаа бас сүүлийн үед залуучууд маань асар их одоо өрөөгтэй болоод салж нийлэх тохиолдлууд их байгаа шүү дээ яг сүүлийн үед. Тэгэхээр залуучууд маань бас анханасаа гэр бүлээ зөв төлөвлөж чадахгүй, гэр бүлийг одоо анханасаа одоо өсвөр наснаасаа сайн мэдлэггүйгээс олж маш их бас алдаж эндэж шүү дээ. Тэгээд өргөдлөгөөс эхчүүд маш их байна. Энэ тал дээр та бас байр суурь илэрхийлэхгүй. Тэгэхээр энэ нийгмийн аршил Монголын эмэгтэйчүүдийн холбоо, оюутны холбоо, залуучуудын байгууллагатайгаа хамтарч ихэвчлэн ажилладаг. За бидний тавьж байгаа гол зорилго бол Монгол улсад бол залуучууд гэр бүл эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан ийм төрийн байгууллага байх ёстой гэж үзсэн. Тэгээ саяын шинэ байгуулагдсан засгийн газар маань ийм байгууллагыг агентлагийг бий болгоод тэнд дандаа залуу бүсгүйчүүдийг одоо ажилд авсан байгаа. За тэр нь юун дээр үндэслэн гэхээр бидний 4 сар зохион байгуулсан Аз намхан далайн бүсийн энэ хурал дээр бусад орнуудын тавьсан туршлагаас бид нар судлаад энэ асуудлыг бол босгож тавьсан байгаа. Тэгээд энэ агентлаг маань залуучуудын тухай хуулийг улсын их хурлд өргөн барьсан одоо ингээ хэлцэж байгаа. Тэгэхээр ийм залуучуудын одоо хөгжлийн хөтөлбөртэй, алсын хараатай, үйлтэй байгууллагатай байна гэдэг маань бид нар энэ залуучууд залуу гэр бүлийг одоо зөв өсөн хөгжиж эн чинь л манай нийгмийн сайн сайхан ирээдүйн шүү дээ. Тэгээ бидний өнгөрсөн тэр 4 сард нодлонгийн зохион байгуулсан олон улсын хурал дээр бид нар залуучуудын гэр бүл салт ямар их байгааг тэгээд энэ залуучуудын энэ талаарх бодлого төлөвлөлт муу байгаагаас өнөөдөр сургууль цэцэрлэг маш их хомсдолтой. Яг бол улс тийм хөгжлийнхаа энэ өсөн үржигүүн зөв бодлого яваагүйгаас тэрийг бодиттой төлөвлөөгөөс бодиттой төсөв мөнгө төлөвлөөгөөс цэцэрлэг яслаг эмнэлэг төрхүүд нь байхгүй болсон байхгүй хомсдсон. Тэгээд цэцэрлэг яаслгүйгээс болоод маш олон гэр бүл хүүхдүүдтэй харахын тулд ажил хийж чадахгүй орлого байхгүй ядуурлалтай. Тэрнээсээ болоод муудалцдаг нөө стресс гэр бүлийн хүчирхийлэл тэмцэл бий болсон байна. Тэгэхээр одоо энэ хууль маань сайхан зэгцтэй ингээд батлагдаад
хөтөлбөртэй болоод байгууллагатай болоод ирэхлээр энэ сургуулиуд маань одоо баг 3-ны хэлжээр сурч шүү дээ. Нэг анги 60 хүүхэдтэй 40 хэдэн хүүхэдтэй. Тэгээ багш нар нь хэлж шít бид нар энэ хүүхдүүдийн дэвтрийг засаж тэгээ өчигдрийн жишээлбэл сонгон хайрхан 106 дугаар сургуулийн хүүхдүүд 40 хэдэн хүүхэдтэй ангиуд бол бид нар аль болоод өрсөлдөж асуудаж дүн авахын төлөө. Тэгэхгүй бол тэр 45 минут нэг минут л ярих нь биш. 40 хэдэн 60 хэдэн хүүхэдтэй бол одоо нэг хүүхдэд 30 секунд. Тэгээд бид тэр тэрний төлөө өрсөлдөв. Багш нар маань тэр дэвтрийн шалгаад ерөөсөө дийлдэг үү гэж байгаа байхгүй. Тэгээд энэ бол үнэхээр асуудал. Тэгэхээр энэ залуучуудын тухай хууль маань батлагдвал маш сайхан одоо энэ бэрхшээлийг бол зас залруулах байх гэж бид найдаж байгаа. Энийний төлөө бид нар нэлээд их дуу хоолойгоор болж тэр Улаанбаатарын декларац гэж одоо тунхаг бичгийн дээр бол гаргасан байгаа. Мэдээж энэ бол зөвхөн Монгол улсад хэрэгжихээс бидний Монголоос гаргасан энэ санаачлага бол Азийн бусад орнуудад бол бас үхэрчээ бол хэрэгжих ёстой. Тэгэхээр Аз улс бол хүн амаараа босод хэвийг бол хамгийн их тэр дотроо хэдийгээр бол ядуурл хайцсангүй их ч гэсэн ядуурлыг бууруулах, хүчирхийллийг бууруулахын төлөө Аз намхан далай бүс нутаг маш их ажил хийсэн баг, амжилт гаргасан баг. Цаашдаа ч илүү их амжилт гаргахад Монголын эмэгтэйчүүд бол илүү манлайлж хийх ёстой гэж бид нар үзэж нэлээд хамтарч ажиллаж байгаа л та Аз улстай. За баярлалаа. Тэгэхээр бас нэвтрүүлгийн маань цаг бас өндөрлөх төгсөж байна. Та бас залуучуудаа болоод гэр бүлүүдтэй бас хандаад бас уриалга маягийн бас үг хэлэхгүй тий. Тийм. Тэгэхээр удахгүй дахиад жил маань гарах гэж байна. Бид нар өнгөрсөн үйл ажиллагаанд бодиттой дүгнэлт хийгээд муу мухай юм бүхэн хоцорч шин сайхан юм дэвшил хөгжил ирээдүй сайн сайхан манай телевиз үзэгчид залуучууд эмэгтэйчүүд гэр бүлд маань ирээсэ гэж чин сэтгэлээсээ гадаадад ажиллаж амьдардаг Монгол эмэгтэйчүүдийнхаа нэрийн өмнөөс хүсэж байна. Та нарт их баярлалаа. Танд бас их баярлалаа. Нэвтрүүлэгтээ уурж бас бидний тухай ярих боломжийг олгосон телевиз үзэгчтэй танилцуулсанд их баярлалаа. Танай телевизэд ажлын өндөр амжилт хүсье өрөөё. За баярлалаа. Та бүхний бас энэ их ажил үйлсэд маш их амжилтыг хүсье. Өшөө олон одоо төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд өшөө олон хөвгүүд охтуудыг ухамсартай нийгэмд алхсан ийм ухамсартай одоо эмэгтэйчүүд томчууд болгон одоо өсгөх байхаа гэж маш их найдаж байна. Тэгэхээр одоо аливаа асуудлыг одоо хундаанаас нь эхлэх юм бол маш зөв гарцсан гарах байхаа гэж итгэж байна. Баярлалаа. Танд маш их баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ Төвний телевизээс бэлтгэн хүргэдэг эсрэг үнцэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Үзэгчдээ та бүхэн бас дараагийн дугаараар сонирхолтой зочдтойгоор иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ.